Лондон хотын төвд байрлах 24-р агуулгах нэртэй хүмүүсийн эд хогшлоо хадгалдаг тусгай тасалгаанууд бүхий асар том агуулгад Жек нэртэй нэгэн залуу жижүүрт гарч байгаагаар кино эхэлнэ. Жекийг үүдний ширээн дээрээ халуун юм очсон шиг сууж байтал гинтэл газар хөдлөх мэт хүчтэй дөргөлт мэдрэгддэг. Удсанчгүй Жекийн дарга болон менежер эмэгтэй хоёр түүн дээр ирээд дөнгөж сая юу болоод өнгөрснийг гайхан асууж бүгд гадагш харцгаахад ойролцоох барилгаас хар утаа суунаглах нь харагдана. Ингээд тэд ч террористууд бөмбөг дэлбэлчихлээ гэж таамаглаж байтал Жекийн дарга нь гадаа гараад зогсоол дээр байсан машин дээр нисэх онгоцны хөдөлгүүр унан машиныг нь юу ч үгүй болтол нь сүрүүлчихсэн байгааг харж онгоц осолдсон болохыг ойлгоцгооно. Гэтэл саяын ослоос болж агуулгын хамгаалтын систем автоматар ажиллаж эхлэн төмөр хаалтууд нь бууж агуулгах бүхэлдээ цоожлогдно. Харин энэ үеэр онгоц осолдсон газрын ойролцоо Люси хэмээх эмэгтэй нохоогоо салхилуулан явж байдаг. Люси онгоцны салж унсан хэсгүүдийг харж утсаараа залган мэдээгээр энэ тухай юу ярьж байгааг асуух зуур цэргийн хуягтай машинууд түүнийг дайрчих шахан хажуугаар нь давхилдаж өнгөрнө. Гэнэт Люсигийн нохоо ямар нэгэн зүйлийн үнээр авсан бололтой гараас нь мултран ойролцоох онгоцны сэг рүү давхиж очиход Люси ч араас нь очдог. Тэнд ямар нэгэн зүйл зөөвөрлж байсан бололтой асар том төмөр тээшний сав байх бөгөөд дотор талд нь хачирхалтай зунгаарлцсан цагаан зүйл байдаг. Люси энэ бүхний гайхан ажиглаж байтал гинэт нохоо нь агуулах руу гүйж алга болоход Люси ч араас нь яаран очино. Тэгтэл нохоо нь харанхуй булан руу хуцаж байснаа харанхуй руу дахин орж алга болоход удсанчгүй ямар нэгэн зүйл тасар татах чимээ гарч нохоо нь эцсийн амьсгалаа хураан өрөвдөлтөөр гаслах дуу сонсогдсон Люси ч маш их айж балмагддаг. Энэ үеэр Чарли нэртэй нэгэн залуу найз Марктайгаа зам дээр түгжирсэн байх ба Чарли найз охин Шэйлийн гинэт түүнээс салснаас болоод сэтгэл санаагаар нилээд унсан байдаг. Ингээд Чарлиг саллтынхаа талаар гомдлож байтал найз Марк нь түүний энэ байдлаас залхаж Эксээ зүгээр л март гэж хэлээд радио хасаана. Радиогоор карго зөөвөрлөж байсан цэргийн онгоц осолцсны улмаас аюултай байдал үүсэж замхан карантинсэн тухай мэдээлдэгч Марк Чарли хоёр энэ талаар нэг их тоолгүй өнгөрдөг. Удалгүй тэд 24-р агуулгах дээр ирэх бөгөөд Чарли салалтынхаа дараа Шэлитэй хамт хадгалсан эд зүйлсээ ялгаж авахар ирсэн байдаг. Гэтэл Шэлигийн машин ч бас тэнд байх ба Чарли дотор нь эрэгтэй хүний хүрэн байхыг олж хараад Шэли өөр эрэгтэйтэй болоод түүнээс салчихсан байна гэж маш их уурлахад Марк түүнийг тайвшруулна. Дараа нь тэднийг агуулгын орох хаалган дээр иртэл хамгаалалтын систем нь доголдон гацаад Боб нэртэй засварчин ир гар төхөөрөмжөөр хаалгыг нь гаднаас нь онгойлгох гэж оролдож байдаг. Боб хэсэг оролцсны эцэст орох хаалгыг нь амжилттай онгойлгоход менежер эмэгтэй тэндээс гарч харин Боб, Чарли, Марк 3 түнтэй зөрөн агуулгах руу орцгооно. Гэтэл систем дахин доголдож хаалга автоматар цоожлогдоход Боб Жекэд цахилгаан сүлжээнийх нь гэмтлийг засаж байж хаалга зүгээр болно гэж хэлснээр Жек түүнийг цахилгааны самбар байрлах доод давхрын хонгилд аваачдаг. Боб хонгил руу буугаад агааржуулах хоолойны хаалга цөмрөн онгойсон байгааг олж харан цагаан зунгаарлцсан зүйл наалтсан байхыг гайхан ажиглана. Гэтэл гинэт хачиргалтай чимээ сонсогдсон тэр ч энд өөр хэн нэгэн байна уу гэж асуусан боловч ямар ч хариу ирдэггүй. Боб гайхсан шинжтэй хонгилын гэрлүүдийг асаан чимээ гарсан харанхуй булан руу дөхөж байтал гинэт ард нь Жек гарч ирэн түүнийг цочооно. Жек ч түүнд автомат унтраалгын самбарыг зааж өгчхөөд буцаад дээшээ гарах үед ард нь багаж унах чимээ гарсан тул эргэж харсан боловч нэг ихэн бодлогүй ширээ рүүгээ буцаад явдаг. Харин энэ үеэр Чарлигийн экс Шэли, найз Ники болон Крисийн хамт өөрийнхөө агуулгах эд зүйлсийг цэгцэлж байтал Чарли, Марк хоёр тэдэн дээр ирдэг. Чарли ч салсан найз охиноо хараад түүнийг үгээр идэж, найз Кристен муудалцсан уур амьсгалыг их л эвгүй болгоно. Ингээд Шэли түүнээс юу хүсэж байгааг нь асуухад Чарли ч яагаад салсныг нь мэдмээр байна гэж хэлэхэд Шэли хайр нь хөрчгсөн учраас гэж хариулах ба гэтэл яг энэ үед тог тасардаг. Энэ зур Жек тог яагаад тасарсныг шалгахаар хонгилын шатан дээр сууж байсан Боб дээр буцаж иртэл Боб аимшигтайгаар шархтан нийл цусвуулж амьсгал хураасан байдаг. Гэнт Жек Боб руу дайрсан аимшигтай араатныг олж харан үнхэлцгээ хагартал айж бушуухан тэндээс зүхтаан хонгилын хаалгыг цоожлоход өнөөх араатан ч хаалга руу хамаг хүчээрээ дайрч хаалгыг цөмлөх гэж оролдоно. Удалгүй хаалганд ан цав үүсэж эхлэхэд араатан хизээ мүдгүй хаалгыг эвдлэн орж ирэхийг ойлгосон Жек ч тэндээс зүхтаана. Харин энэ зур Чарли болон Шэли хоёрын уур амьсгал таагүй хэвээр байсан тул Маркч тог тасарсныг ашиглан Чарлиг дараа ирье гэж ятхан тэндээс авч явдаг. Ингээд тэднийг асар том харанхуй агуулгах дотор төөрчиг шахан явж байтал тог дахин ирэх бөгөөд энэ үеэр Шэлигийн найз Крис маш их өсөж байгаа тул ямар нэгэн зүйл олж идмээр байна гэж хэлдэг. Ники найзыгаа орхиж явахгүй гэсэн боловч Шэли доод давхарт хүнс зардаг автомат машин байгаа гэж хэлснээр
Ники, Крис хоёр тэндээс юм олж идэхээр хамтдаа явцгаана. Энэ үед Чарли, Марк хоёр агуулгаас гарахаар үүдний хэсэгт ирсэн боловч хаалгууд нь цоочтой. Хинч байхгүй байхаас гадна утсан ч ажиллахгүй байдаг. Марк засварчин Бобби машин одоо хүртэл гадаа байгааг хараад баг зэрэг тайвшран утсаараа машин дээрх дугаарлуун залгах гэж оролдсон боловч гар утсан ч бас сүлжээгүй байдаг. Гэтэл Чарли гал унтраагаар аваад цонхыг нь хагалах гэж оролдсон боловч цонх хагаралгүй зөвхөн цууралт л үүсэх бөгөөд Марк ч түүнд цонх гаднаа төмөр торон хаалттай учраас шилийг нь хагалаад ямар ч нэмэргүй гэдгийг сануулна. Дараа нь үйл явдал Ники, Крис хоёр руу шилжихэд тэд автомат машинтай давхарт ирсэн байх ба эмэгтэй 0 хаалттай байсан тул Ники бие засахаар эрэгтэй 0 руу орж Крисийг хүн харж байгаарэ гэж сахидаг. Ингээд Никиг 0-д бие засч байтал учир битүүлэг хар сүдэр хаалганыхын цаагуур сүйтгэн өнгөрч удсанчгүй Крис ариун цэврийн өрөөрөө шагаан түүнийг хурдл гэж яаруулна. Ники Крисээс 0-д өөр хүн орж ирсэн эсхийг асуусан боловч Крис аль хэдийн хаалгыг нь хаачихсан байсан учраас асуултыг нь сонсдоггүй. Гэтэл гинэт тог дахин тасарч Ники маш их айсан боловч түүнийг 0-оос гарч ирэхэд хинч байдаггүй бөгөөд удсанчгүй тог дахин ирнэ. Ники ариун цэврийн өрөөний тааз цөмрөн таазнаас амтны салиа шиг хачирхалтай зунгаарлагдсан зүйл гоочхыг хардаг. Энэ үеэр гадаа шоколад идэж байсан Крис коридороос хин нэгний хашгирах дууг сонсон шалгаж үзэхээр явах ба гэтэл дахиад л тог тасардаг. Крис коридорын буланд нэг хаалга онгорхой байгааг хараад гар утасны гэрлийн асаанд дотгош орох бөгөөд удалгүй тэр өрөөнд өрөөтэй байсан манекенүүдийн нэгийг санамсаргүй олж харан золтой зүрхээр явчихдаггүй. Гэтэл гинт Жек гарч ирэн түүнийг цочоож маш их айд сандарсан байдалтайгаар энэ зүйл удахгүй биднийг ална. Бид эндээс хурдан зугтах хэрэгтэй гэж хэлдэг. Крисийг Жекийн юун тухай яриад байгааг ойлгож амжихаас өмнө гинт таазнаас чимээ гарч аимшигтай араатны савар гарч ирээд Крисийн нүдэн дээр Жекийг тааз руу авч алга болдог. Харин энэ үеэр Чарли, Марк хоёр Шэли дээр буцаж ирэх бөгөөд Шэли тэднээс яагаад яваагүй байгааг нь асуухад тэд ч гарах хаалга цоочтой учраас агуулгын ажилчин Жекийг хайж байгаа тухайгаа хэлнэ. Ингээд Чарли энэ боломжийг ашиглан Шэлитэй хоёулахнаа ярилцахыг хүссэн боловч Шэли хүсэхгүй байдаг бөгөөд тэр Чарлид уурлан би чамд хайргүй болсон гэдгийг хүлээн зөвшөөргээд тэндээс явдаг. Чарли Шэлигийн араас явах гэсэн боловч Марк түүнийг болиулаад би араас нь явж тайвшруулсан дээр гэж ятгахна. Удалгүй Марк Шэлигийн араас очиход бүх зүйл тодорхой болох бөгөөд үнэн хэрэгтээ Шэли Чарлигийн найз Марктай учиртай болж түүнийг араар нь тавьсан байдаг. Марк Шэлигээс хизээ өөрсдийнхөө тухай Чарлид хэлэх талаар асуухад Шэли ч тэнэгэлсэн шинжтэй байдаг бол харин Марк тэднийг зүгээр л ярилцаж байгаа гэж бодон юу ч сэжиглээгүй найз Чарлидаа огтхон ч санаа зовсон шинжгүй байдаг. Харин энэ үеэр Ники буцаж ирээд Чарлигаас Крисийг харсан эсхийг нь асуусан боловч Чарли хараагүйгээд бүх хаалга цоожлогдчихсан байгаа тухай хэлдэг. Гэтэл яг энэ үед араатын амтны аимшигтай чангаар архирах дуу сонсогдсон бүгд л юу болоод байгааг гайхан коридорт гарцгаах ба Марк Шэлиг өрөөнд үлдээчгээд коридор луу гарч Ники Чарли хоёртой халз таарна. Тэгээд юу ч болоогүй мэт царайлж байтал цамцан тайлагдсан Шэли араас нь гарч ирэх ба Чарли ч түүнийг хараад гинтэл бүх зүйлийн учрыг ойлгодог. Ингээд тэр маш их урлан Марк руу дайрч түүнийг заамдаж авахад Шэли тэднийг салгах ба тэр Чарлиг тайвшруулах гэж оролдсон боловч Чарли итгэж явсан хоёр хүндээ хууртагдан маш их уурлаж гомдсон байдаг. Тэр Маркийн түүнд өгсөн шүдэнзийг хараад зочид буудлын нэр байгааг анзааран Шэли Марк хоёр удаан хугацааны турш хоорондоо явуулдан түүнийг хуурч байсан болохыг ойлгоно. Ингээд уурлаж гомдсон Чарли тэндээс явхад Ники ч Шэлид урам нь хугаран Чарлиг тайвшруулахаар түүний араас явдаг. Улмаар Ники Чарлид энэ тухай мдээгүй талаараа хэлж байтал манекийн хадгалдаг өрөөнөөс хин нэгний дуу гарах нь сонсогдно. Тэгээд тэд өрөөнд доторхыг шалгаж үзтэл Крис өрөөний буланд айж цочирдон дуунж гарахаа болж хөшчихсөн шинжтэй сууж байдаг. Ники Крисийн толгой цус болсныг анзааран юу болсныг асууж цусыг нь цэвэрлэж байтал гинт Крис дээр таазнаас дахин цус тусалдаг. Гайхсан Ники Чарли хоёр дээшээ тааз руу харах ба Чарли ч юу болоод байгааг мэдхийн тулд сандал дээр гарч таазны хавтан аваад дээврийн хонгил руу утасны гэрлээ тусгаж үзнэ. Эхэндээ Чарли с ิจ гтэй зүйл юу ч олж хараагүй боловч гинт цус нүжиндээ хутгалдан аимшигтай усан Жек түүн рүү ойртоход тэр энэ дүр зургийг хараад айж цочирцсондоо сандал дээрээсээ ойчдөг. Гэтэл удалгүй энэ дуу чимээнээр Марк Шэли хоёр ч тэдэн дээр ирэх бөгөөд Чарли Жекийн нүур юучгүй болтлоо тасар татуулсан байсныг хэлэхэд Крис ч бид бүгдээрээ үхнэ гэж маш их айсан шинжтэйгээр амандаа бутанж эхэлдэг. Энэ үед хэсэг тайвширхаар коридорт зогсож байсан Никигийн араас унтлахын хувцастай танихгүй ир хурч ирэн түүнийг барьж аваад тэр чамайг явуулсан уу гэх мэт ойлгомжгүй зүйл асуун Никиг сүрдүүлж эхэлнэ. Никигийн хашгирах дуугаар бүгд түүнд туслахаар гарч ирэн Шэли өнөөх эрэгтэйг цохиж унгаан ухаан алдуулдаг.
Эхэндээ Ники өнөөх эрэгтэйг алуурчин байна гэж бодон түүнийг алах хэрэгтэй гэсэн боловч Чарли үл таних хэрэг шүдний сойзноос өөр зэвсэг байхгүй хараад энэ саналыг нь эсэргүүцснээр тэд өнөөх хэрийг хүлэхээр шийддэг. Хэсэг хугацааны дараа үл таних хэрэг ухаан орох бөгөөд ингээд тэд түүнийг Дэвид гэдэг болохыг салсан их нэртэйгээ эд хөрөнгөний маргаантай байгаа учраас их нэртэй эд хөрөнгөө өгөхгүй тулд тэнд амьдарч байгааг нь мэдэж авцгаана. Дэвид тэднийг Экс ихнэр нь явуулсан байна гэж бодоод Ники рүү дайрсан болж таардаг. Гэтэл гинэт агарж болох хоолойноос түжигнэх чимээ гарч бүгд маш их айж сэрэмжлэхэд Ники ч бушуухан шиг өрөөний хаалгыг хаана. Яг энэ үед тог дахин тасарч удалгүй ямар нэгэн зүйл хаалгыг хүчтэй зохиход бүгд маш их айцгаах ба Крис ч бид бүгдээрээ өхнө гэж айсан дуугаар амандаа тасралтгүй бутнаж эхэлдэг. Ингээд удалгүй хаалга хүчтэй дэлгэгдэн онгойж Крис айсандаа өрөөнөөс гарч зүхтаахад аимшигтай араатан түүний араас хөөнө. Удалгүй тэр зүхтах газаргүй болж араатанд баригдахад араатан түүнд ойртож ирснээ шуудхан сарвуугаараа зүрхийг нь амьдаар нь суглан авч Крисийг хэрцгийгээр алдаг. Энэ үеэр Дэвид тэдэнд түүний амьдардаг агуулгын өрөө дотроосоо цоожлогддог учраас тэнд очивол илүү аюулгүй тухай хэлдэг. Ингээд тэд бүгдээрээ Дэвидийн өрөөнд очихоор шийдцгэн хамтдаа өрөөний гадаа ирэхэд Дэвид түлхүүрээ олохгүй мөнгөнөж эхэлнэ. Гэтэл аимшигтай араатны чимээ ойртон ирэхэн сонсогдож тэд жайж балмагдан Дэвидийг яаруулна. Дэвид сандарч паниктсандаа түлхүүрээ газарт унгаах ба энэ үед араатан тэднийг олж ирсэн ч тэд азар араатанд баригдахаас өмнө ам мөлтөс дотог шором агуулгын хаалгыг хааж амждаг. Ингээд тэд ч баг зэрэг тайвширцгаан амьсгаа авахтайгаа болоход Дэвид өрөөндөө байсан зургтуудыг асаан мэдээгээр гарч байгаа зүйлийг тэдэнд харуулна. Дэвидийн олж мэдснээр цэргийнхэн Лондоны төв хэсгийг бүхэлд нь карантинлж энэ асуудлыг зохицуулахаар танк хүртэл илгээсэн хэдий ч каргогоор яг юу зөөвөрлөж байсныг нууцлсан хэвээр байдаг. Дэвид олж сонссон бүхнээсээ цэргийн онгоцоор маш нууц илгээмж буюу харь гаригийн араатан зөөвөрлөж байсан гэж тааварлсан бөгөөд цэргийнхэн одоогоор өнөөх араатан яг хаашаа алга усныг олж тогтоож амжаагүй байв. Дэвидийн таамгийг сонссон Марк агуулгын өрөөнд амьдардаг галзуу үгний үгэнд яаж итгэх болж байна гэсэн боловч бусд нь бүгд өнөөх харь гаригийн араатныг өөрсдийн нүдээр харсан болохоор Дэвидийн үгэнд итгэцгэн. Ингээд Чарли өнөөх араатан дахин тэдэнд рүү дайрахаас өмнө агуулгаас гарч зүхтаах хэрэгтэй гэж хэлээд анх Марк тэр хоёрыг энд ирэхэд засварчин Боб гар төхөөрөмжөөр агуулгын хаалгыг онгойлгож байсныг эргэн сандаг. Агуулгын бүтцийг маш сайн мэддэг Дэвид үүнийг сонсоод Бобыг цахилгааны гэмтлийг засахаар агуулгын доод давхрын хонгил руу явсан байх гэж таамаглана. Хэрвээ тэд Бобыг эсвэл төхөөрөмжийг нь олж чадвал агуулгын хаалгыг нээгээд тэндээс цухтах боломжтой болох байсан ч нэг асуудал нь хонгил Дэвидийн өрөөнөөс 5 давхрын доор байрладаг тул очих гэсээр байтал араатан тэдэн рүү дахин дайрах аюултай байв. Тэгтэл Дэвид бие хамгаалах зэвсэг олж авах санал гаргаад түүнд өөрт нь ямар нэг зэвсэг байхгүй ч бусад агуулгын өрөөнүүдэд зэвсэг байж магадгүй гэж хэлдэг. Ингээд тэд агаржуулах хоолойгоор дамжин бусад өрөөнүүдийг нэгчгэр болж Дэвид агаржуулах хоолойны тагийг нээхэд эхлээд Чарли дараа нь Марк түүний араас агаржуулах хоолой руу ордог. Тэднийг хоолойгоор мөлхөх зуур Марк өөрийгөө зөвтгөн тайлбарлах гэж оролдсон ч Чарли эндээс гарахын тулд түүнийг төвчж байгаагаа хэлээд бүх зүйл дууссаны дараа ахиж түүнийг хармааргүй байна гэж хэлдэг. Удалгүй тэд нэгэн том агуулгад ирээд хамаг ямиг нь онгочин зэвсэг болчихоор зүйлс хайж эхэлнэ. Марк Чарли хоёр яг энэ аргаараа хит хитэн өрөөг нэгжсэн боловч ямар ч буу олж чаддгүй бөгөөд харин хідэн хутга богино долгионы станц салют лом гэх мэт зүйлс л олдог. Ингээд буцах болоход энэ удаад Марк хонглоор төрүүлж мөлхөн Чарли араас нь дагах ба тэд араатны чимээ ойрхон сонсогдоход хэсэг болгоомжлон зогсоод чимээ холдсны дараа дахин цааш мөлхдөг. Удалгүй тэд Дэвидийн агуулгын ойролцоо ирэхэд Марк төрүүлж дээшээ гарan Чарлигаас цуглуулсан зэвсэгтэй цүнхээ авах ба дараа нь Чарлигийн ээлж иртэл араатан яг түүний байгаа хоолойны гаднаас дахин хүчтэй дайрч хоолойг цөмлөн аимшигтай сарвууга Чарлигийн зүгт явуулдаг. Гэтэл Марк тун хуншгүй зан гаргаж Чарлиг тэнд нь орхиод өөрөө ганцаараа Дэвидийн өрөөнд буцаж ирдэг. Тэгээд тэр бусаддаа Чарлиг яаж хичээгээд аварч чадсангүй гэж хэлээд гашуутсан царай гаргаж жүжиглэнэ. Үүний дараа Дэвид, Шэли, Ники, Марк 4 доод хонгил руу буухаар бэлдэж эхэлцгээх ба харин энэ үед Чарли өхөөгүй байх бөгөөд тэр араатнаас цухтаан өөр нэг агуулгын өрөөнд ирдэг. Ингээд тэр өрөөнд байсан бууны зурагтай хайрцгийг хараад буу ээж магадгүй гэж бодон шалгаж үзсэн боловч дүүрэн тоглоомод байдаг. Дуугардаг тоглоомнуудын чимээ араатанд сонсогдсон байж магадгүй гэж айсан Чарли агуулгын хаалгыг онгойлгоод тэндээс цухтах гэсэн боловч харийн араатантай халз нүр тулна.
Араат нь түүнийг хайрцагнууд руу авч идэхэд Чарли ч ойрхон байсан тоглоомыг аваад өөрийгөө хамгаалахаар урдаа барихад Араатан гайхан ажиглаж байснаа чихмэлийн толгойг сарвуугаараа тасдаж hayдаг. Гэтэл энэ үеэр өрөөнд байсан тоглоом нь нохой чангаар дуугарч эхлэхэд Араатны анхааралч өнөөх нохой руу татагдах ба харин Чарли энэ боломжийг ашиглан хамаг хурдаараа тэндээс гарч гүйдэг. Гэтэл тэр замдаа яг Марк болон бусадтайгаа таарч Шэйли Ники хоёр Чарлигийн амьд байгааг хараад маш их гайхацгаах ба Шэйли ч Марк руу асуусан байртай харна. Гэхдээ Араатан ирж байсан тул тэдэнд нүүрэлдэх завдал гардаггүй бөгөөд бүгд л тэндээс яаран зүгтцгаах гэсэн боловч Араатан яг өмнө нь гарч ирдэг. Ингээд хаашаач гарах гацгүй болж байдал эвгүүцтэл Дэвид Араатныг саатуулж бай гэд бусдыгаа зүхтаа гэж хэлдэг. Улмаар ганцаараа үлдсэн Дэвид харин Араатныг үгээр идэж сарвууг нь хүртэл хазаад авсан боловч Араатан түүнийг яг л ялаа алж байгаа юм шиг хурц сарвуугаараа нүүрлүү нэг цохиод толгойг нь бяцалж алдаг. Харин энэ зуур Чарли, Ники, Шэйли, Марк дөрөв агуулгын хамгийн доод хөнгөлд ирж хоёр хуваагдсан Бобыг хайхаар болцгооно. Ингээд Шэйли, Марк хоёр нэг баг болж харин Чарли, Никитэй нэг баг болон хонглыг нэгжиж эхлэх ба энэ үед харин Араатан харанхуй буланд атиралдан олзоо отож байгаа нь харагддаг. Удсанчгүй Ники, Чарли хоёр Бобын аимшигтайгаар эрендэглэгдсэн биеийг олох ба Чарли түүний гар төхөөрөмжийг хайж байтал гинэт Боб сүүлчийн удаас сэргэн Чарлиг барьж авахад Чарли, Ники хоёрч сүнсээ зайлтал айцгаана. Гэсэн ч Боб бодлгүй амьсгал хурааж тэд түүний ойролцоо байсан гар төхөөрөмжийг олдог. Ингээд Ники, Чарли хоёрыг үүдний хэсэгт ирэхэд Марк аль хэдийн тэнд ирчихсэн хүлээж байх ба тэр Шэйлиг Араатанд баригдчихсан гэж хэлдэг. Чарли үүнийг сонсоод Шэйлигүүгээр тэндээс явахгүй. Түүнийг очиж аварна гэж хэлтэл Марк Чарлиг зогсоох гэж оролдох ба ууралсан Чарли түүнийг шанаадаж авна. Гэтэл Марк өнөө хөгийн зангаа гарган Шэйли Чарлигаас илүү түүнтэй хамт шөнийг өнгөрүүлж байхдаа жаргалтай байсан гэх мэтээр Шэйлиг муулж эхлэхэд Чарли ч энэ бүхэн Шэйлиг аврахгүй байх шалтгаан биш гэж хэлдэг. Тэднийг маргалдаж байх зуур Араатан Шэйлиг барьж аваад хүзүүнээс нь багал зуурт нь дээш өргөж алхахаар завдаж байтал Шэйлиг кармандаа байсан хутгийг гаргаж ирээд Араатныг дүрж шархтуулан савраас нь мултарч тэндээс цугтаадаг. Ингээд тэр нэг буланд нуугдан төмөр сараалжин хаалгыг нь хаагаад богино долгионы станцаар Чарлитэй холбогдоход Чарли ч удахгүй очлоо гэж хэлдэг. Удсанчгүй Араатан Шэйлиг олж ирээд хаалгыг нь эвдлэх гэж оролдох бөгөөд яг энэ үед Чарли, Ники хоёрын коридорт тавьсан тоглоом нь нохой Араатны анхаарлыг сарниулна. Тэд нохойд тесэрдэг салют зүүж явуулсан байдаг бөгөөд Араатан тоглоом нохойг сониучрхан ажиглаж байтал салют хүчтэй дэлбэрч Араатан дэлбэрэлтэнд өртөнө. Ойролцоо ногдож байсан Чарли, Ники хоёр ч энэ уламжийг ашиглан Шэйлиг аварч Чарли, Шэйли хоёр халуунаар тэврэлддэг. Ингээд манай гурав тэндээс гарахаар хамтдаа үүдний хэсэг рүү явцгаах ба харин Араатан дэлбэрэлтэнд өртсөн ч үхээгүй амьд байдаг. Тэднийг үүдний хэсэгт ирэхэд Марк угийн хөгийн амтан болохоор тэднийг оруулахгүйгээд хаалгыг нь дотроос нь түгччихсэн байдаг. Чарли, Шэйли хоёр Маркаас хаалгаа онгойлгох гэж өчнөө гуйсан боловч Марк онгойлгох шинжгүй зогсож байтал азар Чарли хаалгыг хүчтэй өшөглөн онгойлгоно. Чарли өрөөнд орж ирсэн хойноо цаг бага байсан учраас Маркийн үгийг тоолгүй гар төхөөрөмжөөр хаалгыг онгойлгох гэж оролдох ба харин Шэйли уурлаж хомдсондоо Маркийг хүчтэй алгаддаг. Гэтэл гинэт Араатан үүдний өрөөний шилийг цөмлөн орж ирээд Маркийг барьж аван нүрийг нь амаараа сорж түүнийг алдаг. Харин Чарли Ломберийн Араатан руу дайрч түүнийг алхахаар тэмцэлтэхэд Араатан Чарлиг хүчээр илүүрхэн толгооноос нь барьж аваад яг алах гэж байтал Ники гал унтраагуураар Араатныг шүршин Чарлигийн амийг аварна. Чарли Араатны анхаарал сарнсан хойгуур Лома аван Араатныг эзсрүүн дүрж түүнийг алаад би ердөөл гэртээ хармаар байна гэж хэлдэг. Ингээд кино төгсгөд Чарли, Ники, Шэйли гурав арай гэж амьд үлдэн агуулгын хаалгыг онгойлгон гарч иртэл Лондон хот бүхэлдээ хар гаргийнхны дайралтанд өртөж хаа сайгүй сүрч дэлбэрэн хар гаргийнхны хөлөг дээгүүр нь нисэж байгаагаар кино төгсдөг.